Насан бүрхүүлээр тогтсон зуудын байдал руугаа шилжигдсэн орон нутгууд нэлээдгүй байгаад байна. Тэгэхээр зэрэг орон нутгийн санал бодол дээр тулгуурлаж улсын онцгой комиссад асуудал тавьж шаардлагатай 2-3 суманд нь түргэн тусламжийн туулах шалбартай автомашин шийдвэрлэж өгсөн. За бас зам даваа юмнууд хаагдаад байгаа учраас зам даваа онгойлгодог автогрейдерийн асуудлыг шийдвүүлж өгч чадлаа. За дээр нь бас нэг 500 орчим тонн тижээлийн асуудлыг шийдвэрлүүлж өгсөн. Аймгийн онцгой комисс хуралдаж цас зуудын байдал, малын тоо толгой энэ бүх зүйлүүдээ харгалзаад сумдуудад хуваарлнаа. За энэ үнийг цаг алдалгүй шуурхай хуваарлаарай. Энэ хүнд хэцүү байгаа цаг үед малчид иргэдэд энэ тижээл цаг алдалгүй хүрэх ёстой шүү гэдэг ийм санал чиглэлийг орон нутгийнхаа удирдлагууд аймгийн онцгой комиссийнхоо нөхдүүдэд өгсөн гэдгийг зориуд хэлмээр байна. За энэ хүрээнд манай сум орон нутгийн удирдлагууд аймгийн онцгой комисстайгаа бас санал бодлоо хуваалцаад ноогдож хуваарлагдсан тижээл мэжэлэн шуурхай татаж иргэддээ хүргэх. За орон нутгийнхаа аюулгүй нөөцөд байж байгаа өвс тижээлийнхээ бас борлуулалт юмнуудыг шийдэх асуудлаа хийх ёстой.